За харин над руу ингээд өнөөдөр мэдээж хэрэг ингээд бүр миний нэрийг дурдаад зохион байгуулалтаар дайрчихааг бол би ойлгож байна. Би ингээд олон жил дайруулсаар гоод энэ бүхнийг бол ингээд давдаг болцоо. Би харин шоронд байгаад энэ одоо манангийн эсрэг 5 толгойг та нартай авчихын төлөө, улстай авчихын төлөө, оюу толгойн гэрээг Монголд ашигтай авчихын төлөө энэ хууль шүүхийн байгууллага хувилдж ажиллагаагийн эсрэг тэмцэж явахдаа би энэ үндсэн хуулийг үнэхээр амьд үлдэх юм бол тий амьд үлдэх намайг алах гэж ягцсан ч гэсэн би амьд үлдэх юм бол ард түмэд жинхэнэ ард түмнийхээ эрхийг хамгаалсан байгалийн баялагын ард түмэд өгсөн хүний эрхийн дээдэлсэн хараат бус шүүгтээ болгосон тийм үндсэн хуулийг санаа нийлдэг хүмүүстэй хамтран хийх юмсан гэж бодож ирсэн. Тэр итгэл тэр хүсэл намайг амьд үлдээсэн. Тэгээд өнөөдөр ерөнхий сайд танд би баяртай байгаа. Ерөнхий сайд зориг гаргаад ийм захирамж гаргаад та энэ дээр ажиллаач ээ. Та энэ намуудтай хамтраач ээ. Намууд ингээд тал тийшээ харж суугаад байна. Ийм төсөлтөй намууд байвал цуглуулаач ээ. Эрдэмтдийг оролцуулаач ээ. Тэгээд бидэрт төслөө танилцуулаач ээ. Бид ард түмнэрийг хилцүүлэх гэсэн ийм залуу хүн зориулж гаргаж ийм хилам татна гэдгийг бол мэдчихсэн ч гэсэн гаргаж ирчээд ийм төсөл боловсруулаад бид нар ярьж байгаадаа баяртай байна. Тийм учраас бол одоо ингээд би бол бардам хэлчихье. Телевизийн камер руу харж байгаад яг ард түмнээс асуух юм бол энэ хоёр хэний төлөө зүтгэж ирсэн. Яг Монголын ард түмнээс зүтгэж ирсэн үгүй гэж асуухад бол энэ хоёр ганц хоёр хүн төлөгдөхгүй шүү. Ард түмэн бол намайг за энэ хүн бол яг вэ? Үхээс наадахыг үзээд энэний төлөө зүтгэж ирсэн ба гэж дийлэх холох нь хэлнэ. Би бол бардам хэлж байна.